Манай одоо нийслэл Улаанбаатар хотод маань өглөөний бас маш гоё юм гудамж нэгдсэнд бол маш баяртай байна. Надад нэг тийм Европт явж байгаа юм шиг тийм мэдрэмж өгч байна. Тэгээд юутай зүгээр юм шүү юм. Яаж харж байгаа бэ? Яа. Жорж шиг хэлсэн. Их хоёр орчин дэвшсэн шиг байна. UBR International Festival гэдэг. Гоо юм уу надад? Гадар нь гарч ирж хар муу нэр харилж байна. Инфанаас яг нөө томоохон худалдааны бас юунууд байх шиг байна тий. Пицца хат, юуна интернет нөгөө хоолны бас үйлчлэгийн томоохон газрууд маань бас байрсаар эзэж байна. Яг гоо шүүмжлэлтэй хандчихлаа хэлээ дээ хүмүүс. Яг ийм гоё гудамжтай болсон ч гэсэн үйлчлэгээний одоо үнэн жоох өндөр гэдэг ч юм. Тэмхүү талаас нь хүмүүс шүүмжиж байна. За өнөө хуучин бол та нар сайн мэдэх бах. Утын 22. Баяшаа ингээд яг тагнал ирэх гад хэлж олж өгнө үгүй телевизээр. Ирсэн байна. За тэгээд өглөөний мэнд хөтөлбөр маань өглөөний гудамжнаас та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За мэдээлэл ерөн шууд өгөө явуул яаж байна. Тэгээд. За эхний мэдээлэл маань болохоор хэмтэй холбоотой, Johnny Depp-тэй холбоотой мэдээлэл байна. За дэлхийн хэмжээний яваад маш олон кинонуудаас одоо нэг юм гэр бүлийн нэг асуудлаас болоод канселцагдсан шүү дээ. Ер нь иймэрхүү юм ер нь бол хэр гардаг бол одоо нэр хүндээс шалтгаалаад киноны санал ирэхэ байх ч юм уу. Чи одоо нэг киноны салбарын юм байна да. Манай Монголд бол харьцангуй гайгүй ах гэж бодож байна. Тийм гадны одоо Холливуд ч юм уу дан ялангуяа Солонгос энтерт бол нэр хүндтэй нь холбоотойгоор бүгд ингээд нөгөө гэрээгээ туслах тиймэрхүү юмнууд бол гардаг. Манайд бол харьцангуй гайгүй юм шиг санагддаг шүү дээ. Нэг хэсэг бүгдээрээ ингээд амар нэр хүндтэй нь халдаалаа өстэй энэ тэрэ тэгсэн байна гэсэн ирнэ. Эргээд нөгөө өрөвдөөл гинт хайрлаад амар нөгөө уран бүтээлүүдийг хүлээж авдаг тэг хүмүүс. Манай монголчууд. Тэгээд гэснээс нөгөө их нартайгаа шүүгдэлсэн юун дээрээ шүүх дээр ялалт байгуулж эхэлж байгаа. Өмнө нь бол дандаа нэг юм шүүмжлүүлээд шийтгүүлэх марк юм болж байсан. За Амбер Херд өгсөн нөгөө 7 сая төгрөгийнхээ асуудал байгаа шүү дээ. Тэрийг болохоор нөгөө үндэсний гавард танилан одоо өчиг хүмүүсд одоо асрамжийн газар өгнө гэж ярьжсэн. Тэр нь ерөөсөө өгөөгүй. Энээс шалтгаалаад шүүх шийдвэрийг Johnny Depp-ийн талд гаргасан байна. Johnny Depp болохоор өөрөө бол ер нь хүн болгол мэдж байгаа одоо яг ийм асуудал үүссэн. Одоо би бүх баримтыг дэлгэж тавина гэд манай нэг ерхий сайт шиг нууцыг цадлаад гэдэг. Нууц бичлэг зургууд байгаа гэдэг. Тийм байгаа гэдэг байгаа тийм. За өөр бас нэг гоё мэдээлэл байна. Мэдээж өглөөний гудамж ирсэн юм чинь би нэг юм сонирхолтой сэдвийг олсон л доо. Гойм тэр зүртэй. Жилэн гоймын төртэй. Ямар төрлийн гойм. Гоймж дотор их олон юмсан. Юу яаж л да би гоймгийн түүхийг жоохон нэг юм хурангуулсан юм байна. Ер нь бол гоймгийн тухай бүр баримтад кино мөн хүртэл байдаг 5 6 ангитай. Одоо Silk Road гэдэг шүү дээ. Одоо торгоны зам гэж байдаг шүү дээ. Тэрнээс үүсэлтэй гоймгийн соёл гэж байдаг юм байна. За ер нь бол хятадаас үүсэлтэй. За хамгийн дажгүй хөгжүүлсэн газар нь болохоор Солонгос. Жажан рамен, жажамян. Одоо бүр нэг юм төгс байдалд нь оруулсан гэх юм бол Япончууд байна. Удаан байна тийм. Гоё мөстэй гойм байна. Гэтэ гоймгийн яг одоо гарал үүсэл нь бол юу үстэй? Европоос үстэй тий? Үгүй шүү. Үгүй мө. Итали металтай холбоотой биш үү? Үгүй Италич Хятадаас экспортлсон байхгүй паста тийм. Нэг юм паста гам уу. За тэгвэл бас наа чи мэдгүй байгаа хүмүүс одоогийн мэдээллээс дэлгэрэнгүй хүлээж авах тий. Тий. Чи ямар гойм дуртай? Би ер нь гурилан бүтээгдэхүүнд маш дуртай. Бүх төрлийн гоймын дуртай.
Намионд дуртай, пастан дуртай, гурилтай шүлэнч дуртай. Гомдсон гурилтай шүлэнч дуртай. Бүгдээр нь дуртай. Дургай байхгүй. За тэгэхээр миний бэлдсэн мэдээллийг та бүхэн яг одоо хүлээн авч үзнэ. Some people associate instant noodles with broke college students, but instant ramen wasn't created for a bunch of hungry. Бэлэн гоминг дундад зууны үед Хятадд үүссэн бөгөөд Чингүрний үед анх бий болсон байна. Ерөнхийдөө ч Юм Бэнжи гоминг хурдан чанахын тулд тосонд хуурч бэлтгэдэг байсан байна. Харин хэсэг хугацааны дараа Японд энэхүү арга дахин алдартай болсон бөгөөд дэлхийд даяар алдартай хамгийн хурдан хоолын нэг болсон юм байна. Харин уг гомингийн сул талыг эрдэмтэд одоо хүртэл судалж байгаамаа. 1948-аас 71 оны хооронд Японы иргэн Момопоки Андо гомиг хямдхан бас амттай болгох тал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 20 жилийн дараа энэ амжилт олсон юм байна. Ингээд яарсан үед идэхэд тохиромжтой гомигийн найрлагын талаар та бүхэнд сонирхуулъя. Дээд гурал далдуу модны тос, төмсний цард бол давс. Үүнээс харахад бэлэн гомийн орцон төдийлөн хортой зүйл ороогүй байгаа хэдий ч бас сайн зүйлч байхгүй. Хамгийн их хор хөнөөлтөй орцон амтлагчт нь байд юм байна. Усан дэвтэйгээд амархан болдог шалтгаан гомингоо тосон шардагт оршино. Ихэнх гомин үйлдвэрлэгчид гомингоо шарахын тулд далдуу модны тос ашигладаг бөгөөд энэ ургамлын гардаа тосноос хамгийн хямдхан юм а. Гомингийн сул тал нь далдуу модны тос нь халахаараа транс тос болж хуурдаг бөгөөд эрүүл мэндэд хортой болж хуурд юм байна. Гэхдээ далдуу модны тосны талаар сайн муу гэсэн олон тавг байдаг ч эрдэмтэд одоо хүртэл тодорхой зүйл баталж чадаагүй л байна. Гомигийн гол амт оруулагч нь ихэнх тохиолдолд халуун ногоотой амтлагч байдаг учраас ходоод гизний өвчтөй хүмүүс хэрэглэх хортой байд юм байна. Натригийн гөлмитэд өөрийн гэсэн онцгүй амтгүй боловч нэмэгдэж байгаа зүйлийнхээ амтыг илүү хүчтэй болгод юм байна. Хүний хэл умами буюу өндөр уургийн агуулмжтай бүтээгдэхүүнийг мэдрэх тусгай амтлах хэсэгтэй байдаг бөгөөд таны хэл нь амтыг мэдрэх үед таны бие дэх бүтээгдэхүүний уургийн агуулмжийг илүү ихээр мэдрэх болно. Тиймээс натрийн гөлмит нь умамины илүү их мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Харин натрийн гөлмит нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнч байдаг учраас хор хөнөөлт төдийлөн байдаггүй. Хэмжээ хязгаартай хэрэглүүл хүний биеч хоргүй юм байна. Хоёр дахь ууданд байх жижиг ногоо бол маш сайн хатаасан хүнсний ногоо юм. Харин мах гихч зүйл нь бол буурцхны мах байд юм байна. Бэлэн гомингийн амтлагчид мах бараг л байдгүймаа. Тэгэхээр гомингийн найрлаганд хүний биед хэрэгтэй зүйл байхгүй, хэрэггүй зүйлч бас байхгүй. Их хэмжээний тос нүүрс ус болон цардуул агуулдаж байгаа. Хэтэг хичлэгтэй үед тухайн хоол огтхонч үеиг байж чаддгүй юм байна. Харин одоо танд бэлэн гомтой ижлэгэн хурдан хийж болох зарим хоолны жорыг сонирхолж байна. Нарийн пүнтөөс. Пүнтөөсийг будааны гомин гэж нэрлэхэд бараг л бодно. Хэдийгээр хэмжээний цардуултаач тос хэд дахин бага байд юм байна. Буцсан усанд амархан болдог давуу талтай. Халуун усаар дэвтэж бэлэн болгох будаа. Энэхүү будаа кускус гэдэг бөгөөд халуун усаар дэвтээхэд 5 минутын дотор бэлэн болд юм байна. Ингээд халуун усаар дэвтээгээд дээрэс нь хүнсний ногоо, амтлагч, буурцгны мах нэмэх боломжтой. Харин цөөгөр дэвтээсэн тохиолдолд жимс болон сахар нэмж болно. Гомтой бараг л ижил бөгөөд эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн юм а. Хэрвээ та заавал бэлэн гомын идэхээр шийдсэн бол хэрвээ гомингоос өөр зүйл идмээргүй санагдвал амтлагчийг нь хэрэглэхгүй байсан нь дээр юм а. Харин үүний оронд шинэхэн хүнсний ногоог хэрэглэвэл эрүүл мэндэд тустай байх болно. It has indeed been a great week so far for Johnny Depp fans. Жүжигчин Johnny Depp хуучин эхнэрээсээ салахтаа төлсөн мөнгөтэй холбоотой асуудлаар шүүх хурал болоод өнгөрсөн билээ. 2018 оноос түүний хуучин эхнэр Amber Heard өөрт нь бие махбодын хүчирхийл үйлддэг байсан гэж мэдгдсэний дараа сон сэтгүүл Depp эхнэрийг зоддог ир гэж тодорхойлсон байт юм байна. Энэ мэдээлэл нь түүний Caribbean-ийн дээрэмчид цуурлын киноны ахмад Jack Sparrow-ийн дүрээс хасагдахад хүргэсэн юм а. Johnny Depp 11-р сард тус асуудлаар шүүхэд амжилт олоогүй юм. Харин ч шүүхээс эхнэрийн тал шийдвэр гаргасны дараа тэрээр Fantastic Beasts 3 киноны гол дүрээс мөн хасагдсан юм. Жүжигчин залуу дээрх асуудлаар хуучин эхнэртэйгээ удаа дараа шүүгдсэн юм. Amber 2016 онд түүнээс салахтаа авсан $7 сая Америк иргэний эрх чөлөөний холбоо болон Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт бүгдийг хандуулсан гэж мэдэгдэж байсан юм. Би түүнээс санхүүгийн хувьд хараат байгаагүй. Мөнгө миний хувьд тийм ч чухал биш. Харин энэ мөнгийг хандуулснаар өөрийгөө хамгаалах чадвар багтаа хүмүүс туслана гэж найдаж байна хэмээн Heard 2016 онд хэлж байсан юм а. Энэ үйл явдал нь шүүх хурал нь түүний талд ирэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Шүүгч Эндре Никол энэ талаар $7 сая буйны үлсэд хандуулах нь мөнгөний төлөө улдаарсан хүний үйл огт биш юм хэмээн жүжигчин бүсгийг өмөөрсөн байт юм байна.
Гэтэл дээрх мөнгийг гэхээр одоо хүртэл хандуулаагүй байгааг Johnny Depp-ийн өмгөөлөгчийн зүгээс саяхан дэлгэсэн байна. Үүнийг Америк иргэний эрх чөлөөний холбоо Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлгийг мөн бацланы үндсэн дээр сүүлийн шүүх хурал ийхүү Johnny Depp-ийн талд шийдвэрээ гаргалаа. Ингээд үзэгч та бүхэнд Johnny Depp-ийн тоглосон шинэхэн киног танилцуулж байна. Тус кино нь 2018 онд хийгдсэн ч энэ жил нээлттэй хийхээр болж байгаамаа. City of Lies кинонд үйл явдлын үед гэх юм бол 1990-ад оны үед болж байсан хипхоп уран бүтээлчдийн хоорондох асуудлуудын талаар гард юм. Энэ бол мэдээж Tupac Shakur болон Biggie нарын хоорондын асуудал байсан юм аа. Ингээд та бүхэнд City of Lies уран сайхны киноны трейлерыг сонирхолж байна. Biggie didn't have Tupac killed. Cover up the corrupt. A couple brothers get shot, and nobody gives a damn, do they? All my shooters and mates planning on moving weight. The unsolved murder of 2 young men. You have any suspects? Ain't no name dropping. Say my name, assassinating. As long as it's an ongoing investigation, some evidence stays locked away in the dark. Who shot Biggie Smalls? It's a riddle. За одоогийн мэдээллийг юм хөл байна. Гой мөнгөний тухай мэдэж авлаа. За би асуултыг мэдээж хэлчихье. Буцаад ерөнхийдөө манай шоу ертөнц маань 2000 он руу буцаад эргэж байна л да. 2000 он руу. Энэ юугаараа мэдэгдэж байна гэхээр нөгөө French сурал маань дахин нэгдэж хийхээр болсон. За тэгээ Sex and the City киноны маань бас шинэ анги гарахаар болсон. Найзууд чинь гэхдээ юу штэ дахиж хийхдэггүйгээд нэг бүрэн хэмжээний кино гаргасан. Тийм тийм тэрийг чинь буцаж 2000 оноос хойш нэгдээд нэг кино хийхээр болсон штэ тэрийг яриад байна. За тэгээ буцаад 2000 он маань ингээд сэргээд эхэлж байна л та 2000 оны шилдэг сурлууд маань. За үүнтэй адилхан нөгөө тухайд чинь бид нар жоохон Paris Hilton маань ингээд блонд үстэй яв яган пинк ийм сарацтай. Тэгээ ерөөхдөө айгүй шоу хийдэг байсан бол буцаад Paris Hilton маань хоолны шоу хийхээр болсон юм байна. Netflix-тэй хамтарч тийм. Энэ шоу тийм Netflix-тэй. Тэгэхээр Paris Hilton маань яг ямар шоу хийх чадлах мэдээлэл өгчтэй би бас бэлдсэн байгаа. Энэ мэдээллийг бас хүргэе. Paris Hilton, finally showering her culinary expertise and kitchen prowess as you've never seen her before. That's hot. Бид бүхэлдээ 2000-ад оноор амьсгалж байна. Доор суудалтай өмд багэд цүнх. Гинжин хэлхээтэй даашин зэрэг загварт эргэн ирж төдөөгүй алдарт Friends цуудлыг дахин нэгтгэн Sex and City шинэ ангийн зураг авалтыг эхэлж байгаа билээ. Тэгвэл эдгээр эргэн ирэлтүүд үргэлжлсэн өвсөөр байна. Тодорхойлбол шаргал ус, Juicy брендийн ягаан хослол болон reality шоугаар алдартай Paris Hilton шинэхэн Cooking with Paris шоуга гаргахаар болсон байна. Тэр шоуны анхны трейлер Paris Hilton өөрийн алдартай найзуудтай хоолны жороо танилцуулж буйг нь гард юм байна. Мэдээж Paris-ийн хамгийн сайн илтгэх маш их саа, крем болон чимэглүүдээр дүүрэн гэлцэл хоол болон орчинг бүрдүүлсэн байгаа юм байна. Энэхүү Netflix-ийн тавцан шоу нь хоол хэрхэн хийхийг заадаг зүгээр нэг уламжлалт нэвтрүүлэг биш юм байна. Үүнд хамгийн гол нь мэргэжлийн тоглож биш, харин Paris Hilton хэрхэн гал таваанд ажиллах нь сонирхол татах бөгөөд түүний зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх хүн тун ховор байх болов. Cooking with Paris гол зочдын нэг бол Simple Life шоугаараа карьераа эхлүүлсэн Hilton-ы X туслах эртний найз Kim Kardashian юм. Түүнээс гадна Demi Lovato, Lily Ponies, Sweetie, Hilton-ы ээж Katie, эгч Nika Hilton нар шоунд оролцох юм байна. Энэхүү шоу нь 8 дугаар сарын 4-ний өдөр Netflix-ийн давцан дээр тавигдсан бөгөөд 1-р улирлын 6 ангийн продюсераар This is Paris, We're Here цуурлыг алдартай Aaron Seidman, American Idol-ын Eden Holman, American Got Talent шоуны продюсер ажилласан Rebecca Gers болон Paris Hilton өөрийн биеэр ажиллаж байгаа юм байна. Kitchen is no simple life. This is Cooking with Paris. Wait, I spoke too soon. Ew. Welcome to my kitchen. I love cooking. How are you getting your feathers and everything? I'm a natural. You guys
watching at home, we did this wrong, so do it the opposite way for this part. I'm a party girl, let's get this party jumping, I'm a party girl, let's get this party jumping, I'm not a cook. I'm a party girl. Ow. I'm gonna teach you. Oh no, did I burn the diamonds off? Yeah, definitely. This is your cookbook. Yes. Here is pasta. Did you study this beforehand? What is zest lemon with the tongue? What is a tomatillo? No, okay. I just wing it. Okay. Me bitch can cook. Loves it. За ингээ үзэгчтэйгээд мэдээлүүд маань өргөжлөж байна. Түрүүн бас энэнгээр явьсан чи юу яаж вэ? Нэг зураач ихч ирцээ. Одоо нэг өглөө ирж байгаа хүмүүсийн зургийг зурж өгч байлаа. Фаны маныгаар тий. Манай нас зурлаад амжсан тий. Гэхдээ намайг нөгөө таталбар зураг гинэ. Шууд ингээд яг нөгөө одоо юу нэр чимдээ тодорхой царай төрхийн зурхгүй ч гэсэн ингээд шүү. Биеийн дүрс хилэнч баар зурчт юм байна. Маш хурдан зурдаг тий. Айгуу гоё надад бас бэлгэлсэн. Яг ерөнхий нөгөө биеийн шугамыг хилдрийг зурдаг. Би хэлчихэж хэлээ хацчихлаа. Ингээд нэг юм хөх бүс гэжсэн. Тийм болсон байсан. Гоё яана. Өнөөдөр өглөө айгуу гоё сайхан байна. Сэтгэл санаас хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн гоё. Өдрөг байгаах, манай нэвтрүүлгийг үзэж байгаа таны ч гэсэн сэтгэл санаас өдрөг сайхан байгаах. Өршлөлөөд юу вэ? Нэг галерей нэгдээд галерей нэгдээд бишээ үзэсгэлэн нэгдсэн байгаа. Маш олон уран бүтээлч тэнд өөрийнхөө уран бүтээлээ гаргасан байлаа. Монгол арт галерей гэдэг нь шүү дээ. Тийм. Тийш би нэг цаг авсан байгаа. Оо за тийш явах уу? Гурлаа тийш явах. Тийш явахаас өмнө би бас нэг төвчтэй нэг ганцхан гэж товчхон мэдээлэл өгчээ. За. Сая Олимп маань мэдээж болж өнгөрсөн. Бид нар Олимптай холбоотой мэдээллүүдийг дандаа оруулдаг байгаа. За тэгвэл одоо Жудагийн алдарт тамирчин Мацумото Каури гэдэг тамирчин байгаа. Зогийг тайлцсан. Энэ болохоор ерөөхдөө Жудагийн одоо авч болох бүхэл медалийг авсан оргилд нь хүрсэн эмэгтэй тамирчин байгаа. Жудаачин. За энэ маань зогийг тайлсныхаа дараа ямар амьдралаар одоо яг юу хийж амьдарч байгаа талаарх тийм сонирхолтой мэдээллийг би бас бэлтгэсэн байгаа. За энэ мэдээллийг бас үзэгчтэй хүргэе. Японы Жудагийн домог улсынхаа хүндэт тамирчин ард түмний хайрлагдсан дахин давтагчгүй аврах хэмээн нэрлэгдсэн Мацумото Киоро гэх бүсгүй зогдог тайсны дараах амьдрал нь олонний хайрыг татсан байна. Тэрээр Жудагийн ертөнцид өөрийн жингээ эзэрхийлсэн шилдэг тамирчин байсан төдийгүй зүүж үзээгүй, медаль авч үзээгүй, аврах бараг л байхгүй юм байна. Мацумото Киорон Лондонгийн Олимпийн алтан медаль, Риогийн Олимпийн хүрэл медаль, дэлхийн 2 удаагийн авраг, Азийн авраг болж цаг үедээ үнэлэхгүй авраг байсан гэдгээ нотолсон юм а. Түүний энэхүү гайхмаар сонголт хийсэн тухайн дэлхийн нийтээр шуугуулж алдарт тамирчин ингэж амьдарч байгаа тухайн дуулсан дэлхийн Жудагийн холбоо Олимпийн холбоонуудаас төлөөлөн сурвалжлах хийж оцсон юм байна. Гэтэл Мацумото Киоро би өөрийн хайртай спортоор аль хэдийн зорилгоо биелүүлж хүссэндээ хүрээд зодгоо тайлхтааж аз жаргалтайгаар тайлж чадсан. Харин одоо би хүүхдүүдэд хүмүүст амттай зайрмаг зарж байгаа минь үнэхээр сайхан санагдаж байна. Би амьдралаас илүү юм хүсэхгүй байна хэмээн хэлсэн юм байна. За ямар ч лээс түүц ажилладаг болсон юм шиг байна. Зайрмны түүц. Зайрмны түүц бүр идэвхтэй санагдчихлаа. Энэ амьдралдаа маш сэтгэл хангалуун байгаа юм байлээ манай тамирчин маань. Хөрх юм а тэгтээ зайрмны тийм үйлдвэртэй болсон. Сайн уу өглөөний мэнд. За саяхан яа мэдээлээ. За надад болохоор бас нэг сонирхолтой мэдээлэл нь муур тэгж идэг хүмүүс маань бас нааша анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. За одоо нөгөө муур тэгж идэг хүмүүс маань юу гэдэг юм хоочин бол ерөөхдөө нэг арай муурыг батхад нэг яагаад байгаа нь жоохон мэдэгддэг штэ сэтгэл санааны хувьд ч гэдэг юм уу баярлж байгаа хурж байгаа мэдэгддэг. А муур маань болохоор их тийм нууцлаг амтны одоо юунд ордог штэ. А тэгэнгүүт одоо муур тэгжээдэг хүмүүс маань болохоор яг сэтгэл санаа нь унтсан байгаа мó, өвдсөн байгаа мó, дургу байгаа мó, дуртай аав нь жоохон мэдэгддэггүй гинэлтэй ерөөхдөө мууртайгаа харьцаад жоохон хэцүү байдаг. А тэгсэн чинь Tably гэдэг шинэ аппликейшн шинээр гарчээ. За тэр аппликейшн Tably. За тэр аппликейшн маань болохоор яадаг вэ гэхээр муурны одоо муура янз бүрийн ааш авир гаргаад эхлэнгүүд нь ерөөсөө муурныхаа ингээд царайг
тэр аппликейшн дээр тааруулаад зургийг авчих юм байна. Тэнгүү тэр аппликейшн маань муурны одоо тэр хөмсгөний дээшээ доошоо тэр өргөөлт тэгээд хамар нь бас ингээд яадагч гинөө тий. Тэр болгоныг ингээд детальчилж бодоод муурч нь одоо яг тиймэрхүү имиж нь уурж байгаа. Яг зөв. Angry sadly тий. Яг тэрийг ингээд тодорхойлж гаргаж өгдөг ийм шинэ аппликейшн нэгтгэхэр болж байгаа. Тэгэхээр муурт хийж идэг хүмүүс маань энэ аппликейшн нээлттэй хийнгүүт нь та нар маань таблет гээд татаад муурынхаа бас зан аран шиг үргэлж ингээд тодорхойлох боломжтой болсон байх шүү. Тэгээ энэ мэдээллийг дэлгэрэнгүй та нартай хүргэе. Муур тэжээдэг хүмүүст сонирхуулах мэдээтэй. Муур тэжээдэг эсвэл тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс заримдаа муурныхаа ааш цанг олохгүй байх тохиолдол гардаг. Таблет нэртэй хиймэл оюун ухааныг ашигласан аппликейшн муурныхаа ааш цанг олоход нь туслах нэ. Ер нь бол яг яасан нь мэдэгдэхгүй муурч нь гинэт хачин ажлаад өвдсөн юм шиг санагдаж байгаа тохиолдолд аппликейшн ашиглах юм байна. Утасныхаа камерыг ашиглан царайг нь таниулахад аппликейшн нь муурны чих, толгооны байрлал, нүдний нарийсэл, амны хурцтмал байдал. Тэгээд цахлан хэрхэн өөрчлөгдөж байгаагаас хамаарат муурнит нь ааш цанг тодорхойлох юм байна. Тэвчтэй цагаан black and white юм шүү. За дараагийн өрх мэдээлэлээ жагаа үзэгчд гэж. Ой, отко хайцсан юм гээд. Отко цай авах гэдсэн. Отко маань ер нь дандаа л бит хоёрыг дайлт юм дээ. За тэгвэл нэг бас гоё юм захиалцсан хүлээж байгаа мэт дээ. За тэгвэл бит хоёр аварцсан нэг мэдээлэл өгчээ. Холливуудын бас алдартай жүжигчин Nicolas Cage маань бас 57 наснда шинэ хайр дурлалтаа орчихсон байна. 57 наснда. За тэгээд Nicolas Cage маань за өөрөөсөө нэлээд 29 настай Аз бүсгүйтэй одоо хамтран амьдарч байгаа юм байна. Бүсгүй? Оо тийм үү? Тий, 29 настай Япон бүсгүй байгаа юм байна. За тэгээд Nicolas Cage-ийн явуулсан шинэ хайр дурлалтаа очиад маш аз жаргалтай байгаа юм байна лээ. За мэдээлэл үзэгчтэй үргээ. Яа би нэг өөр юм батчлаа. За мэдээлэл үзье. Жүжигчин Nicolas Cage өөрийн эхнэр Rika Shebaтай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа их нисдэг хэрэн зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнсэн гэдэг юм байна шүү. Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад түүний гайхалтай бүсгүй гэдгийг мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төсөө зүйл байлаа гэж Cage өөрийн шинэ киноныхаа талаар ярилцлах үеэрээ ярьсан юм байна. Тэр яг л над шиг амьтад хайртай. Би түүнээс чи ямар амьтад дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэн дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учраас шууд бит хоёр хамт байж болох юм байна гэж дүгнсэн хэмээн ярьсан байна. Cage-ийн төлөөлөгчийн хэлснээр Cage болон Shibata нар нь оны ихээр даруухан хурим хийсэн байна. Лас Вегас дахь Wynn жошид буудал цомхон жижигхэн хэмээн хурим болсон хэмээн ярьсан байна. Cage-ийн тогсон гахаа хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд ихнэрээ харуулж байгаа нь энэ юм аа. Бид түүнтэй хамт зураг авахулж байгаадаа сэтгэл хөдлөн байна гэж Cage хэлсэн байна. Shibata Cage-ийн 5 дахь ихнэр бөгөөд үндэсний баялаг киноны нод маань өмнө нь жүжигчин Patricia Arquette 1995-аас 2001 оны хооронд дараа нь Elvis Presley-ийн охин Lisa Marie Presley-тэй 2002-оос 2004 оны хооронд амьдарч байсан. Энэ оны ихэр Cage нэг радио нөртөлөг оролцох үеэрээ ярихдаа цар тахлын удмаас Shibata видео дуудлагаар сүйд тайлсан гэсэн юм байна. Ингээд Cage Shibata руу очор алмаасан сүүн бүгж илгээсэн юм байна. Энэ 7 хоногийн ихэр Nicolas Cage маань Amazon TV-ийн нэгэн драмад алдарт зоо паркын сургагч Joe Exotic-ийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ бас зарласан юм а. Tell me who you are. You made the right choice being out there in the woods. There's nothing here for you anymore. There's really nothing here for most of us. Buy yourself a new pig. What are you thinking? I remember every meal I ever cooked. I remember every person I ever served. You live your life for them, and they don't even see you. You don't even see yourself. We don't get a lot of things to really care about. Who has my pig?
Wi-Fi-тай юм байна. Харин тийм байна тий. Өглөөний Улаанбаатар гудамж маань үнэгүй Wi-Fi-тай юм байна. Тийм байна. Нэлээд өндөр урттай юм байна. Завсан Free Wi-Fi зон тийм байна. Тэгэхээр та нар маань бас ирээд гоё интернетээрээ тий юмаа үзэж болж байна, ажил төрлөө хийж болж байна, мэйл зээлээ бичиж болж байна, өглөө ирээд сайхан кофе гоод юм уу яа тий. Маш гоё. Цэцгсээр хүрээсэн. Тэгээ өнөөдөр бас явж идэл гадаа маш гоё өдөр байна тий нартай. За өглөөний мэнд нэвтрүүлэгтэй байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг өглөөний мэнд Улаанбаатар гудамжнаас үзэгч та бүхэндээ хүрч байна. За би та нартай бас нэг сонирхолтой мэдээлэл хүргэчихье. Манай Channel 11 сувагдлын зон бас K-pop оддын талаар бас мэдээлэл хүргэдэг хөгжим одоо сүүлийн үед гарсан шинэ мэдээллүүдийг бас хүргэх гэж зорддог. За JYP гэдэг алдартай entertainment байдаг шүү дээ. Тэ маш олон алдартай хамтлаг дуучдыг гаргаж ирсэн энэ entertainment маань шинээр маш гоё октын хамтлаг гаргаж ирж байгаа гэдгээ зарласан байна. Хүмүүсийн сайн мэдж байгаа гэх юм бол одоо Wonder Girls гэдэг хамтлаг байдаг ш. Нилээн од болж исэн тий. Яг одоо энэ октын хамтлагтай тий. Мөн яг. За яг энэ октын хамтлагтай ажиллах юм бас юм шинээр октын хамтлагийг төрүүлж байгаа юм байна. Тэгээд K-pop сонирхдаг залуучуудаа энэ мэдээллийг хүргэе. За. Болно. Бай. 2022 оны 2 дугаар сард JYP Entertainment-аас шинэ октын хамтлагийн дебют хийнэ гэдгээ зарлалаа. Wonder Girls, Misa гэх мэт маш олон октын хамтлагийг олонд таниулсан JYP Entertainment social медиад Blind Package гэсэн нэг нууцлаг тизер бичлэгийг татсан. Удалгүй Twitter дээрээ энэ бол удахгүй дебют хийх октын хамтлагийн тухай шүү гэсэн постерыг мөн байршуулсан байсан. Энэ постер нь таны дараагийн октын дуртай хамтлаг гэсэн утгатай бөгөөд 7 сарын 16-нд нээлттэй хийхээс гадна 16-наас 25-ны хооронд энд Blind Package-ийг аваарай. Limitedтэй шүү гэсэн постер байсан. Blind Package дотор нь Limited Edition CD, photobook, photocard, poster, membership card and Polaroid-аас бүрдсэн гэдгээ зарласан. Удахгүй дебютээ хийх гэж байгаа 7-оос 9 гишүүнтэй октын хамтлагийнхаа 3 охиныг нь танилцуулж Cardi B-ийн Press Zone дээр хийсэн dance cover видеогоо цацсан байна. Энэс кофе олж ирсэн чинь нэлээ очртой байна. Тэгээд хоёрыг дайлан гэдээсэн яах юм бэ? Бид хамсаа багч. Юу яа, шууд урлаа галерей руу авчих. Тэр бас үзэгчтэй хандж чиглэлээ бас тэр галерей дээр гэсэн очиж хүмүүсийн уран бүтээлээ бас сонирхоор үзээрэй гэж хэлмээрээ. Бид гурав яг одоо анхны сэтгүүгээр шууд очиж үзэж байна. Тэр бас очиж үзэх амжихгүй байгаа бол яг энэ хэсгийг та бүхэн бас үзээрэй гэж хэлмээрээ. За тэгвэл Монгол артаас уулзлаа.
За өглөөний мэд нэвтрүүлэг маань Монгол Арт Галерейгаас үргэлжилж байна. За өмнөх дугаар дээр бид нар бас нөгөө Монгол их Монгол комплекс байрлал их Монгол галерейгаас залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн бас хүргэжсэн. За энэ удаагийн бас үзэсгэлэн маань бас нэг онцлог байна л да. Монголын сор болсон бас мөн залуун үеийн төлөөллүүд гээд 10 гаруй бүтээлчдийн маань нийлсэн үзэсгэлэн олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүд нь нэгдсэн журмаар ингээ үзэсгэлэн болоо гарч байгаа нь бас онцлог байна. Энэ цар тахлаас болоод энэ ер нь бол энэ ер нь их салбарынх нь нэлээд хилмигдсэн те. Ингээ буцаж авсаа өөрсдийнхөө уран бүтээлийг бас үзэгчдэд дэлгэж байгаад маш их баяртай байна. Тэгээд ер нь гэхдээ би галерейд бас ажиллаж байсан л да. Тэгээд уран бүтээлчтэй ингээ ажил амар гоё хийдэг. Одоо нэг өдөр болгон 7 хоног болгон шин үзэсгэлэнгүүд гаргана. Тэгээ нөгөөдөл чи ингээ зөөж мөгөл ингээ зурагч тунд ингээ хальтай байх бүр амар гоё авч. Тэгэхээр бас надаас илүү ерөөдөө урлагийн мэдрэмжтэй болж тарж байгаа шүү. Нүд нэгдэн гэдэг чинь нүдэрээ бас таньж бас өөр зүйл мэдэрдэг байх л та. Миний болохоор бас одоо дөнгөж эхэлж одоо үзэж байгаа болохоор одоо юу гэдэг уран бүтээлчдийн зургийг бас үзэсгэлэнгээс үзэж эхэлж байгаа болохоор бас шинэ л байна л да. Яг одоо энэ чинь ойлгох нь бас жоохон доор тавьсан бүтээлүүд болохоор Батчингийн бүтээлүүд байна. Зураач Батчин гэж үү. Энэ дээр болохоор хонгор зул байсан доо болдог бол баг хүн болгон таних хөө. Тийм шүү дээ. Төрийн шагналт. Нэрээ бичээл ингээл юм бол хүмүүс алдцаад авдаг шүү дээ. За тэгэхээр үзэгчтэй хандж хэлгээд бас та бүхэн бас гадуур дотор ороод чөлөөтэй одоо гоё энгийн амьдралдаа бүгдээрээ оръё. Одоо ихэнх салбарынхаа юм нь бол дасан зогтсон тий. Ер нь одоо ингээд вирус одоо хүнд байгаа ч гэсэн одоо айлч салбарынх нь нэгээ дэмжицгээе гэсэн өрөөтэй байна. Тэгэж халдвар хамгааллын дэглэмээ бариад үзэсгэлэнгээ ирж үзэж болох нь шүү. За бас 8 сарын 15-наас 8 сарын 24-ний хооронд бас гайхалтаас үзэсгэлэн Монгол Арт Галерейд бас зохиогдох юм байна. Энэ маань зураач залбаа төгөлдөр за зохиолч яруу найрагч Бүжин лам хоёрын хамтарсан сүнс урлал нэртэй үзэсгэлэн бас удахгүй тавигдах юм билээ. Энэ одоо ингээ дараа ч нэг төлөвлөлттэй маш чухал цагийн хуваарьтайгаар үзэсгэлэн маань бас явагдах юм байна. Тэгээ бас тэрхүү уран бүтээлээ бас үзэсгэлэн бас манай өглөөний мэд нэвтрүүлэг маань бас сурлах болноо. Яруу найрагч барьж авч байгаа шүлэг уншуулна. Тэр нь айгүй сонирхолтой газтай зураач зохиолч яруу найрагч хоёрын хамтарсан бүтээл бас гүн гүнзгий утгатай байгаа байхгүй сүнс урлал гэдэг нэртэй. Тэгэхээр бас их гайхалтай үзэсгэлэн болох нь тодорхой. Тийм болохоор бас үзэгчтэй хас хүрэх болноо. Япон улсын Фукуока муж Кюшогийн Азийн уран бүтээлчдийн холбооны Япон дахь зөвлөл хорооноос зохион байгуулж буй Азийн олон улсын 29 дахь удаагийн үзэсгэлэнд Монгол улсаас оролцохоор төрийн шагналт ардын зураач Доо Болт, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чадрабал, Монголын урчуудын эвлэлийн гишүүд Эрдэнэ Очор, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжил шагналт Ганбат, Сэлбэрч Бат тогтох зураач Инх Туяа, Хонгор зул, Оюун Эрдэнэ, Мөнхтул, Цолмон Баяр нарын 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Арт Галерей танилцуулж байна. Энэхүү олон улсын үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёлын үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой. Үзэсгэлэн 2021 оны 8 сарын 5-наас 8 сарын 13 хүртэл Монгол Арт Галерейд дэлгэгдэх тул та бүхний хүрэлцээрхийг урьж байна. Хамтран зохион байгуулагчид Азийн уран бүтээлчдийн холбоо, Бүгд найрамдах Хятад ард улс, Хонконг, Тайван, Макао, Бүгд найрамдах Солонгос улс, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын зөвлөл хороод. За ингээд өнөөдрийнхэн дугаарыг ер нь өндөрлөе тийм. Бид нар өглөөний гудамжаас эхэлсэн. За тэнд бол ер нь
Гоё өнгөлөг үлээ тий. Маш өнгөлөг. Явмаар байл яг гадаадд татсан юм шиг тийм мэдрэмж бол авсан. Камертай байсан болохоор хүмүүс амар ингээд хараад байгаа надад жоохон сандрахсан бусдаар бол дайж байсан шүү. Тэгээ өглөө бол маш бужигсан ирч хүчтэй ялч өдөр удамж бол байна лээ. Би кофе авах гээд очирсан чинь тэгээ дамжицсангүй шүү дээ. Гой пижактай залуучууд гой бүсгүүчүүд их холигч илээ. Царайлаг хүмүүс их холигч илээ. За ингээд өнөөдрийнхэн дугаарыг энэ өрөөд өндөрлж байна. За дараагийн дугаараар болохоор шууд явах хичээх болно. Манай эфир маань болохоор шинжлэгдэж байгаа 9 сараар шинэ контентууд эхэлж байна. За тэгээд өглөөний мэнд хөтөлбөртэй байсан нийт үзэгчтэй баярлалаа. За тэгээд амралтын өдөр аяталтаа сайхан өнгөрөөгэй гэж хэлье. За би бас нэг юм хэлмээр санагдлаа. Манай чанал дараагийн телевиз маань төрөл хоногоос эхлээд Улаанбаатар 7 цаг нэртэй шууд одоо мэдээллийн хөтөлбөр одоо тэмдэглэлтэй болж эхэлсэн. Тийм болохоор үзэгч та бүхэн нэгт даваагаас баасан гаргуудад өглөө 7 цагаас мэдээлэлээ бас шууд авах боломжтой. За тэгээд мэдээж хагас бүтэн санд өглөө 9 цагаас өглөөний мэд нэвтрүүлгээ үзэх болно. Тэгээд ингээд чанал 10 телевизийн нийт уран бүтээлчдийн өмнөөс үзэгчтэй бас баярлалснаа илэрхийлмээр байна. Бидэртээ үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй өдрийг сайн өнгөрүүлээрэй. Пока.